Би энэ хилцэж байгаа асуудалтай холбоотой биш юм а. Ер нь их хурлын гишүүд бас нэг юм уриалмаар байх юм. Яг өнөөдөр Монголд одоо хэн төр засгийг барьж байгаа юм бэ? Тэгэхээр бидний ганцхан хууль юм уу нэг юм хаа гоё хавраг хавс яриад ирэл суудаг. Миний одоо Монгол улсын хурлын гишүүнээр санаа зовж байгаа зүйл бол Монголд өнөөдөр төр засгийг хэн барьж байгааг гэж ойлгохдохгүй бол. Ямар агуулгаар хэлж яах вэ гэхээр би нам агуулгаар ярьсангүй. Би хоёрын хооронд юм дээр намчирхаад хэрэггүй дээ. Ер нь би Монгол улсын аюулгүй байдал ярьж байна. Энэхүү гişүү. Та нарыг инээ зух хооронд бол маш олон хүний хүмүүс хэлмэгдэлтэнд өртөж эхэлсэн. Энэ хэдэн жил үргэлжилж байна. Энэ процессыг зогсоох шаардлагатай байна. Тийм учраас би энэ хавар улсын хурлын даргад санал тавьсан байгаа. Ямар санал тавьсан гэхлээр улсын хурлын хаалттай хуралдааны хийж Монгол улсын ерөнхийлөгч хамт байлцаж энэ улс орныхаа байдлыг нэг ярих хэрэгтэй. Та нарын энэ өршөөлийн хуулийн талаар явуулж байгаа энэ улс төржилт, энэ улс орны эдийн засаг, ард иргэдийн ах хамжиргааны талаар явуулж байгаа хоосон яриа энэ улс төржилт чинь энэ улс орныг самарч дууслаа. Тийм учраас энэ хариуцлагыг хүлээж байгаа хүмүүсийн хувьд бол бид нар бол энэ танхимд заавал хаалттай хурал хийх ёстой маа. Би энэ хавар тавьсан саналаа би дахин уламжилж байгаа. Тийм учраас одоо энэ чинь 4-р өдөр байх. Эх 7 хоногийнхаа хурлыг хийхдээ нэг тийм хаалттай хурал хийгээд юу болж байгаа, юу болохгүй байгаа тухай ярьж болдгоо мó. Яагаад гэвэл маш олон хүмүүс бидний хараа сууж байгаа энэ улсын хурал ямар нэг юм хийгээсэй билээ. Шийдвэр гаргаасаа билээ. Хоосон улс төржилтөд багасгаасаа билээ. Улс орны бүтээн байгуулалт хөгжөөсэй билээ. Өөдлөөсэй билээ. Юм муу дандаа нэг золд муу юм ярьдгаа багасгаасаа билээ. Арга чарга хайгаасаа билээ гэд ард түмэн бид нар захиалга өгöd байх юм. Та нарт ч бол зөндөл ярьдаг баг. Би тэгээд энийг хавраас хойш ингээд тавиад нэгдүгээр хилцэхгүй байгаа. Энийг одоо хончтол дараа хурал даргалж байгаа юм чи би дахиад тавьчмаар байна. Энэ дээр хэдүүлээ нэг эмоцоо дарж байгаа 50 амгалан ярьчих. Би яг хаалттай гэж хэлээд байгаа. Тэгэхээр хаалттай юм хийхгүй бол микрофон хараад энийг тууширсаар байтал чинь улс орн дууслаа. Би тийм учраас энэ саналыг хончгоо дараа уламжилж байна. Хоёрдугаарт би хэн төр барьж ийнэ гэж яагаад асуугаад байгаа гэхээр улсын хурлын гишүүд өнөөдөр конопч дарах эрх мэдлгүй болсон. Энэ битгий гөлтөлцөөд та нарын үннээ хэл хаалттай сууж байгаад бүгдээрээ яагаад юу болоод байгааг нэг яриадах юм. Одоо улсын хурлын гишүүнийг коноп дарах эрхэн талддаг болцсон. Тийм учраас 76 хүн төр барьж ийнэ гэдэгт би бол итгэхгүй болцсон байна. Ямар нэгэн байдлаар энэ шаардлагатай хамаагүй ард иргэдэнд илд яри. Уг нь ил ярьдгүй ёс юмнууд байгаа учраас би энийг хэлээд байгаамаа. 37 оны хэлмэгдүүлэлтийг өнөөдөр Монгол улс давтаж болохгүй. Онцгой эрх бүхий байгууллагууд Монгол улсад бий болсон байна. Улсын хурлаас илүү эрх мэдэл бүхий байгууллагууд бий болсон байна. Хэрвээ та нар энд олон юм ярил тэр олон юм ярьсан хүнийг хашраадаг олон янзын аргууд бий болсон байна. Энийг талсан зогсоох хэрэгтэй. Хэрвээ бид их хурлын гишүүд муу юм болов. Баярлалаа.